намайг Ширнэнгийн Жамбал гэдгээ би миний өөрийн үндсэн мэргэжил бол одоо биеийн тамирын багш хүн 79 нас хүрч байна. За би дугуй спорттой нөхөрлөөд бол 62 жил болсон байна. Энэ хугацаанд бол би дугуйг одоо байнгын өөрийн одоо хэрэглээ болгодог. Яагаад гэвэл дугуй бол хүний эрүүл мэндэд маш их ач тустай учраас би энэ дугуй гэдэг тээврийн хэсгийг одоо сонгож за залуу насндаа бас нэгээр уралдаж байсан. За одоо бол би өөрийнхөө эрүүл мэндийг бодож энэ дугуй спортоор ингэж хичээлж явнаа. Энэ дугуйгаар явж байгаа хүмүүс бол биеийн тамир хичээлж байгаа гэж ингэж ойлгож болно. Хөгжилтэй орнууд бол дугуй бол ер нь өмсдөг хувцаснаас эхлээд соёлыг харуулж яадаг ийм одоо сайхан ийм тээврийн хэсэг байгаа юм. Ирэх 5 сарын 10-нд одоо өөрөөр хэлбэл 2025 оны 5 дугаар сарын 10-нд энэ Улаанбаатар хотын талбай дээр Скватрын талбай дээр дугуйтай Улаанбаатар гэсэн том өдөрлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. За энэ өдөрлөгт бол одоо бүр бага насны одоо хүүхдээс эхлээд одоо том одоо уралдаан зохион байгуулагдаж явагдана. За эхлээд бол парад явах юм байлээ. Энэ талбай орчинд бол парад нийт одоо өргөн дугуйчид оролцсон энэ парад нь. За мөн одоо энэ анх удаага Улаанбаатар хотод бол энэ том асар дотор виртуал тэмцээн явагдана. Энэ бол захин уралдаан гэсэн үг. За энд бол одоо сонирхолтой ийм одоо уралдаан үйл ажиллагааны таа бүхнийг одоо идэвхтэй оролцохыг уриалж байна.